сонсогчдаа хүнд амралтын өдрийн мэндийг хүргэе. Бүгдээрээ гэр бүлэрээ эрүүлийг саруул сайхан амралтын өдөр ая тухтай өнгөрүүлж байгаа гэдэгт нь эргэлзэхгүй байна. Ингээд 25 дахь суваг телевизийн танад хоны нэвтрүүлгийн нэгэн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр ингээд одоо нар их ундаг болцсон байна. Одоо юугүй ажлын цаг дуусаагүй байж байгаа. За одоо ингээд гарандаа гарч нэг айл олъё даа гэж бодож итл гадаа харахгүй бол юугүй л ерөөсөө ингээд гээгээ тасарч болтой шүү. За гацуур засагдсан байна. Мэдгүй би л одоо буруу санаагүй бол яг одоогоор баг нийслэл дотор засагдсан байгаа ганц гацуур баха. Энд тэнд бол нэг олон гацуур болж харсан ч гоо. Тэгээд ихтлгүүрийнхаа төв одоо талбай гэх юм уу урт татлын фантам дээрээс өнөөдөр хэдүүлээ ард түмнийхөө дундаас нэгэн айлыг олж хонё гэсэн бодолтой ирж гисэн байна. За хэдүүлээ тэр ихчдэр нэг очиод идэх одоо шууд л ажилдаа орё. Одоо юугаа бодоол сууж яхав. Ганц нэг хүмүүсээс асууж үзье да. Энд гоё гэр бүлээрээ зугаалж явж байгаа хүмүүс байх шиг байна те. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайхан амарч байна уу? За өвлжөө сайхан уу та? Сайхан. За юу хийж явна да? Зугаалж явна. Зугаалж явна уу? Хүүхдүүдтэйгээ зугаалж явна уу? Тий, хүүхдүүдтэйгээ зугаалж явна. За амралтын өдрийг ингэж өнгөрөөж байна уу? Тэгж байна. За. Сайхан амарч байна. Тэнд цас орсон болохоор сагаар харьцангуй гайгүй сайхан байна те. Тунгалаг сайхан байна. Үжирлэг л тооцоо. Бусдаар бол сайхан байна. Тий, халдиргаатай юм чинь бас төвжиртэй л байж таарна. Манайх нь 25 дахь суугдлын танаа тооны гэдэг нэвтрүүлэг явж байгаа. За. Өнөөдөр бас нэг ихтлгүүрийнхаа уртлаас нэг айл олоо хончихсан надтай. Тий, боломж байна уу гэд. Маад боломж авахгүй. За тэгвэл яах вэ те? Боломжтой бол тэгтээ дургуцахгүй л бах те. Дургуцахгүй. Харин тийм. За дутахгүй болгож байгаа шинэ оны баярын мэнд хүргэе. Баярлаа. Гэр бүлдээ эрүүлэг хамгийн сайн сайхан бүхнийг одоо үзэгчдийнхээ өмнөөс хүсье өрөөгөө. За дамжуулаарай та. За баярлалаа. Танай телевизийн хамт олонд ч гэсэн шинэ оны мэнд хүргэе. Бүх ард түмэндээ шинэ оны мэнд хүргэе. Одоо удахгүй болгож байгаа юм да. Ажлын амжилт. За баярлалаа. Хаалгаар ингээд гоё гараал ирэнгүү утал тосоол авъя. Харж байгаа л. Сурагч нар юм уу? Энэ орой осоо юу хийж яваа? Үгүй энийг үзэх гэдэг. Нааш үзэх гэж хичээл гайгүй юу? Дэжгүй. За, хаан суртээ? 39. За. Одоо тэгээд чи шинэ жилийн наан л амардаг үстэй тий? Тий. За, захын хичээл нэвтрүүлэг хийж байгаа. Хонох хайл хайгаа явж байгаа байхгүй? Тэгээд одоо жоох хүүхдүүдтэй ямар очоод танаа тонхоо хөрсөд хаяж аавж ийсэн асуу игээд тийм шүү дээ тий? За, тэгээд одоо удахгүй болох чинь шинэ жилийн баярын мэнд хүргэе. Баярлалаа. За, хичээлийн амжилт. За. Сайн. За, сайхан амарч байна. Сайхан амарч байна. За, хаа урж байгаа? Энэ сая нэг ихтлгүүрээр хайлт орчоод шин. За. Ингээ ажил тараад. Ажил тавлаг ажил тараа явж байгаа. Таар тий. За, гата хүүтэн байж тээ. Та яаж алхаал байна уу? Алхаал тэгэл. Автобус нанд сууж гинөө эсвэл төгжрөл донд машин барьж гинөө. Одоо тэгэл заримдаа алхах шүү дээ. Ерөнхийдөө бол алхалт одоо эрүүл мэндийн сайн ингээл. Машинаас ерөнхийдөө жоохон татгалцсан шүү дээ. Бид нар энэ 25 дахь суваг телевизээс явж байгаа юм байна. Тэгээ өнөөдөр энэ фантам хавьяасаа нэг айл болоод хончих санаатай. Тий. Та одоо үзчил байсан байлгүй дээ. Үзтгүй яах вэ? Үзчил байлгүй. Тэгээд гоё нэгтрэл. Дүүнэр нь сая нүгээрс ганцхан хүмүүсээс асуулаа. Энэгээр ч гацуур барьсан ч хүмүүс амар гоо зураг хүргээ ахуулаад энэгээр ч бас хөдөлгөөн жилийн уур амьсгал олцсон их гоё. Та одоо ажилтаа юм уу? Яаж нь? Харж юм уу? Гэхдээ одоо ингээл харийгээд нэг чухал ажилтаа яваа. Сая нэг хэдэн урилга тараагаад. Юуны урилга тараагаад? Нэг эмтүүнд урилга тараагаад. Нэг хөрмийн урилга гэх юм уу? Одонгийн найрны урилга гэх юм уу? За. Энэ одоо их чах уу? Манай ээж хоёр 80 гарсан өгчл байдээ. За. Тэгээд 65 онд айл гэр болж нийлж исэн юм билээ. За. Тэгээд энэ жил яг 60 жил ихнэ болж байгаа. За. Хөрмийн чи бас их утга учиртай хийдэг юм байна. За. Тэгээд нөгөө 60 жил алт мөнгө хөрмгөө яриад л шүү хүмүүс. Тэгээд 50 жил хянсны одоо алтан хөрм хийн ч гэдэг юм уу 25 жил хянсан бол одоо мөнгө хөрм ч гэдэг юм уу тий. За тэгээд 60 жил хянсан болохоор одоо очир эрдний хөрм гэдэг нэ. За. Нэгээс 25 жил хүртэл одоо бас цаасуу хөрм ч гэдэг юм уу одоо нэг юм хэврэг гэдэг утгаар нэг жилээс эхлүүлээд одоо 25 жил хүртэл бүгд утга учиртай байдаг юм байна. Шилэн хөрм, варан хөрм, хөрл хөрм гэдэг олон янз хөрм. Тэгж олон янз үү тийм бэ. Зөө. Хадаа бас мэдгүй маа урьд бас мэдж авч шít алт мөнгө хөрм л гэж сонсч байсан шүү дээ. Тэгээ тэний урилга тарааж яваа юм уу та? Тий, нэгдүгээр хоёрдугаар яг бас давхар юм болоод манай ээж хоёр насаараа холбооч нь л доо тэгээд. Яг энэ нөгөө хосоор алтан гацсууд авсан юм бас. Төрийн одоо тий. Юу яа. Ингээ хоёр танилцсан хэн блэ? Миний нэр Ганбаатар. За би ловсон даш. Дашка гэдэг утгач. Дашка. За. Биш ингээл та. Ганбаатар хаа. Яа. Одоо газ таачих гой сайхан яриа хөрөөтэй хүн байна. За бас тэгээд одоо энэ чинь юм гэдэг учиртай шүү дээ тий. Айгуу сайхан ингээд одоо ад шаргалтай явдлынхаа
баярыг хуваалцах гад хүмүүст урлаг тараагаад явж байгаа юм байна. Өнөөдөр зүгээр за магадгүй танаад эсвэл би бүр хоёр настан дээр очиод амар хөндрүүлчих болов. Яах вэ? Та асууж үзэх үү? Яах вэ? Аавруу яриад үчвөө. Харин тий. Өгөө өгөхгүй л гэж бодож байна. Тэгэхээр юу ч гэсэн яриад үчээ тэгэхгүй. Та нэг яар би яриад ч оролцоод яах вэ? Та нэг дэвшлээд нэг сайхан яриад учир жансангийн тайлбарлаад тэгээ ингээд телевизийн хүүхдүүд яваад очивол ер нь яаж ийн тохиолдуулчих уу гайгүй юу гэдгийг та нэг асуугаад. За тийхүү. Яриад үчээ тэгээд Загтчих. их хүндрэлгүй очиод хонч тий. Одоо шууд очиж болох юм уу тэгээд? Одоо очт юм уу? Одоо очиж. За тэгээ. За болно гэнэ. Оо за зориг биеллээ. Юу гэж хоёр гişөө. Өө тэгээ ямар бэлгшээлтэй ямар сони юм манад ирнэ гэдэг сони хэлж чинь. За тэгвэл гамба ахыг та яг зааж өгөх үү бид нартай хамт очих уу? Би хамт чи би одоо ойрд очиог байгаа оюутан тэгээ яг хөө тэгээд ойрд нөгөө өрөм гээд бас нэг яшээ минь өгч аваад очиж уулзах хэрэг байгаа тэгээд. За тэгвэл хэдүүлээ хамтдаа нэгдүгээр оролцоо явцгаа. За тэгвэл. Оо саваро. Хуйрцсан юм шүү. За саваро. За тэргэж тач. За бүгдээ сайхан амарч байна. За орж болох уу? За өнөөдөр хуртаа сайхан өдөр улсын их төлбөрийнхаа үдэнд тарлаастай битэрч. Тэ? Тэрүүгээр яваад би бас хит дүүнээс асуулаа. За хонолч хайл байна уу инкүү гэсэн чинь одоо чи энэ хүмүүс бас нөгөө гэр бүлээрээ зугаалаад явж ийн мовч нэг бас гоё болчихжээ. Тэгэж явж байгаа цаа ганаахтайгаа таарад. За тэгээд өнөө уучрал хэллээ. Ингээд тонж болох уу гэсэн чинь ахын одоо урилга тарах ажилдаа явж байгаа. Тэгээд аав чөөр маань одоо бүр одоо Эрдэнийн хорим очир Эрдэнийн хорим болох гэж байгаа л гэж юм. Хос алтан гадас авсан гэж юм. Тэгээ замдаа төр чи машин дотор түүх ярьсан чинь ээж аав хоёр маань ижлэх нэртэй гэж юм. Айгуу сонь юм сонссороо тэгээд өнөөдөр бас маа нэвтрүүлгийн наашаа ирэх одоо зөвшөөрөл өгсөнд хоёр буураад их баярлалаа. За сайхан намарч байна. Баярлалаа. Сайхан намарч байна. Сайхан намарч байна уу? Сайхан намарч байна. Би тийхээ данг сайхан байна уу? Данг сайхан. За. За нэг тамхилээ та. Тамхил. Тэгээ сайхан намарч. За сайхан би амгалан сүрэг тарган сайхан намарч байна уу? Сайхан намарч. Энэ манай ээж аав хоёр. Тийм нэг хоёр буураа маань. Тэгээд аав маань болохоор Өөрөнгөө аймгийн Дүүрэг сумын харьяат. Тийм одоо 83 хүрж байгаа. Ээж минь болохоор бас Өөрөнгөө аймгийн Зүүн Баян олон сумын харьяат. Одоо 81 хүрч байна. Тийм. Тэгээд одоо дүүнэртэйгээ санаанд үех сонин гоё таарлаа. Та бол зэхээс бас хэдүүлээ байна. Зэхээс бид чинь 4 бандтай айлсан. Тэгээд нэг дүү маань дээр үед өнгөрсөн. Хамгийн баг дүү маань одоо нэг 3 бандтай айлын би жайрын том л. Айлын том. Тий одоо энэ дүү маань хэд манай хамгийн баг дүү сууж байна. Төвшин Баатар лувсан даш. Энэ хоёр битэрийн дунд нэг Уранбаатар гэж нэг. Манай бүгдээр Баатарууд. Бүгд Баатарууд. Сая нэг зам дээрээ дийсэн. Тэгээ аав ээж хоёр бол Төмөр Баатар. Хоёр төмөр Баатар. Хоёр төмөр Баатар. Тэгээ Ганбаатар, Уранбаатар, Төвшин Баатар гэдэг ингээд Баатарууд. Баатаруудын гэрээ. Би чи ер нь баахан Баатарууд тунд сууж байгаа нэг гаашкаа лувсан даш сууж байгаа. Шал хөндлөн нэртэй нэг. Тэгээд их сонин байхгүй юу? Тийм байна. Манай Өөрөнгөө аймгийн Төвөрг сум улсын Баатар, ганцхан Баатартай Өөрөнгөө тэр нэг Өөрөнгөө Төвөрг манай сумд байдгийг. Тосон зэрэг аюуш шидэг Баатар. Гүшмэн тэр байна. Гүшмэн энэ дэр байна тийм байна. Төмөр Батрахын хувьд бол одоо Өөрөнгөө аймгийн Төвөрг сумын харьяат нутгаасаа ер нь хэдэн онд гарав? Нутгаасаа би 56-нд гарсан. За. Сурхаар. Тийм 1952-56 онд Өөрөнгөө аймгийн Төвийн 10 жилийн байгаль сургуулийг төгсөөд. За. Тэгээд 57 оноос Надаахад ирээд. Тэгээ Надаахаа 10 жилийн төгсөөд. За. Тэгээд 1962-нд зөвлөлт бодуулсан одоо Украин хоёрдоос холбооны дээд сургууль яваад. Тэгээд 60 он төгсчихсэн холбооны инженер. Оо за. Тэгээд тэр үед одоо та нарыг бол нэг
цаанаас ирсэн ковотын дагуу хуваарилдаг байсан уу? Бас шалгалт шүүлэг аваад өрсөлдөж жагаад тэнцсэн хүүхдүүдээс нь ингэж явдаг байвуу Одоо надад тэр үчи Монголын хэсэг залуучдын эвлэг илгээд гэж одоо надад хүрээгээд нэнд ба. Эвлэг илгээтэл явдаг байсан юм тийм илгээтэл сайн одоо онцорсууд нь илгээтэл явдаг байлаа шүү дээ. Нэг талд нь хээрийн газар нэсэн үлэх газар хүний хүү эрдмийн ирдлийг өөртөө нэ ДНА татарч нөгөө талд нь зүйлс бос радиотекийн дээд сургууль илгээв. Төмөр хатрыг. Тийм илгээл танд гардуулж ирсэн байх юм тийм. Тэр илгээд одоо надад байгаа. Тэр их 80-д сайхан юм байхгүй. Тийм байна. 60-д онд Өвөрнгай аймгийн холбооны анхны инженер очоод тэгээд их соёны бас 1966 онд Одесст байсан 2 хүний нааш юуны элчингээс одоо манай холбооны элчинг явуулсан бит. 2 хүний одоо Монгол параш хийлмээр байна. Нэг нь Өвөрнгай аймаг 12 хотод 12 хотод нь одоо 500 номер хатаа тийм парагч хийлгээд 12 гот очоод хайгуул хийгээд 500 номер атыг Өвөрнгайд байгуулах. Тэгээд тэрийг үдээд хайгуул майгуул хийж ингээ бишиж бариад тэгээд холбооны яамны коллегоор бат болсон бай сайхан болсон байна. Одоо энэгээр диплом хамгааллаа. Тэргүүрийн бахын диплом хамгаалж ирээ. Сурж явах явцынхаа дундуур энэ ч ирээс дундуур энд ирээд холбооны тэр сэдвээр буцаж очиж диплом хамгаалж. Тийм буцаж очиж тэргүүрийн диплом бичээ тэрийг юугаар диплом хамгаалаад тэгээ инженер тэгээд 1960 онд анхны холбооны инженер Өвөрнгай дээр тэгээд 60-д 69-нд Өвөрнгай нэг 500 номерын хатаас байгуулад инженер тохойд хувьсгал байдаг шүү дээ. 71 онд тэр манай сайд одоо төмөр хатар инженер одоо Өвөрнгай 500 номерын хатаас тавьчихсан. Тийм учраас одоо юу Баян хонгорт чна Баян хонгорт хатаа мандаж. Тэгээ Баян хонгорт хатаас байгуулад тийм Баян хонгорт 5 жил болсон. Оо за. Тэгээ нийтээ 40 жилийн ажилда холбооны юмд. Манай холбооч их сайхан эвсэг хамт олон. Яг. Их сайхан улсууд ирээс. Ястаа нэг холыг ойртуулж хоёрыг уулзуулдаг их чухал ажил шүү дээ. Ховчарын гэдэг. Тийм. Ховчарын гэдэг. Одоо харилцаа холбоо ийм болон чиний бод тэр үед бол бас төсөөлөгдөхгүй шүү дээ. Яг төсөөлөхгүй. Одоо тэр 500 ваттыг хоорондоо харьцаж явсан тун хувьсгал гэж бодож байлаа тухайн үед тийм шүү дээ. Тийм тэгч одоо ирсэн цагтаа нартай харьцаж барч. Холбооч тийм хэмжээнд хөгжсөн. Тийм хэмжээнд. Маш их холбоо. Тийм хэмжээнд хүрэхийн суурийг бол одоо энэ сайхан ахмадууд энэ алтуугийн тавьж байгаа юм л да. Ер нь бол тийм ээ. Сайхан холбоо шүү дээ. Таны хувьд бол бас Өвөрхан аймаг. Зүүн баялаг сум. Тэгээд тэнд 58 62 он хөгжил баг сургууль төгссөн. Тийм. Тэгээд аймагтан очиод 10 жил төгсөөд тэгээд 10 жил төгсчөөд сургууль явах гэснээр За. Ээж нэг жаахан биен юу. Жохон биен тааруу байгаа. Тэгээд явуулгүй цагуурын курс тэндээ. Тэндээ өнжөөд тэндээ ахад цагуурын курс сурсан байх тийм. Тэгээд цагуурт дадлан хүртэл ажиллачаад тэгээд энэ холбооны яамнаас баян комплектж ирээд яв гээд тэгээд би тийш шилжээд тэнд очиод цагуурт нь оронтой байхгүй. Сонны газар ажиллаад. Тийм. Дийний төв сонны газар. Сая хонгорын. Тийм. Лаборант хийгээд. Тэгээд тэнд 4 жил ажилласан. Та хоёр маань бүр багасаа нутагтаа танилцаагүй хойно юм уу? 65 онд би тэр танилцахгүй юу? Багаасаа хоорондоо нүдэн ирэмчихгүй юу? Тэртээ 65 хонд 60 жилийн өмнө нэг нүд ирмээр тэгээд болсон. Арaan гот энэ шилжээд яамд. Тэгээд би холбоон ирээд хамт Тэгээ хоёулаа холбооч хийж байгаа. Хоёулаа холбооч. Тий. Та тэгвэл бас нутгаасаа эрт гарав уу? Тий. Одоо нүүр хангаар ус ойрхон очихно үз. Очдгүй яах вэ? Баяр авчихна. Тий. Жил болох. Тий. Тэгээд манай юу ах дуудаа шайрыг Монгол гөнгөө тэцэн бүүгээ 4 бүү байсан. Одоо зайд одоо насны ирэхээр бурхан болоо нэг л бүү үлдлээ. Тий. Тэгээд бүгдээрээ буу гэдэг юм нэртэй. Шайрыг Монгол гөнгөө. Шайрыг буу. Монгол буу, гөнгөө, цэцэн буу гэх. Гөнгөө буу, цэцэн буу. Ийм 4 буу. Тэгээд одоо миний хань одоо 4 ихэр хөөхд. Тий 4-ийн ихэр гаргаад тий тэгээд
дархан бэр аваад дархан бэрэгдэг цод аваад тэгээд өөр ингээд манай ах нар тэгдий дархан бэрэг. Манай дархан бэрэг. Одоо өмнөх надад том дархан бэрэг гэсэн. Тийм одоо юутай ийм тэмцэгтэй. Хотод орж ирээд ер нь одоо ганаахын багнаас хаана өнгөрөв? Хотод сууршаад аль хавцаа энэ жил ер нь өдөр оролцох байсан. Суурсаж чи манайх анх чирчилгээд нэг 73 4 оны хавцаа орж ирээл. Тэгэл одоо намайг би бол одоо 4 настай 70 оны хүн гэдэг чинь нэг 4 настай тавьчаал байсан. 4 настай. Тэгээ хамгийн эхлээд энэ 5 сард яаж исэн. За ирж 5 сар. Тэгээ 5 сарын одоо хамгийн наадлын одоо энэ холбооны баруунтлын байранд л байсан. Тэгэл яг одоо хуучнаар затрагцвэ гэж байсан. Тэнд байсан санагдъя. Одоо Орсын арчуулагч гэдэг тэрний баруун зүг уртал. Хаашаа одоо 32 32 тийшээ байсан. Одоо хайластад байж байгаа л. Ерөнхийдөө миний багнаас хайластад л өнгөрсөн дөө. Хайластын одоо амны манай хайласт их уянтай сайхан нутагчтай. Одоо тэгээд эндээс 42 тийм 71 гээд баг сургууль байсан. Тэрийг төгсөө. Тэгээд тэр үеч нэг 8 төгсөж 49 8 жилээс 8 жил төгсөөд тэгээ хойшоо 72 гээд 10 жил 9 10 дугаар удаач байсан. тийм байсан юм. Тийм байсан. Миний үед тийм байсан. Тэр үеч цэрэг хүртэл 3 жил байсан шүү дээ. Тэгээд 72 онд 10 төгсөөл. Тэгэл намайг төгсгчл одоо цаанаас манай нөгөө тэр үеч нөгөө байр өгдөг байсан шүү дээ. Тэгээд аавд маань байр өгөөл энийг дүр хоолт. Одоо энэ байр уу? Тийм энэ байр. Тэгээд 88 онд энэ байр ашиглалтанд ороод би ч 10 төгссөн энэ байрч ашиглалтанд орсон. Тэгээд 88 оны зун манайхын дэрчсэн. За. 10 жилийн хаан дургу. Та бол одоо энд ирсэн хойно. За би бол би ч юм бол одоо бас 74 он төрсөн шүү дээ. За. Одоо хоёр ахаас бол 2 насны зэрэгтэй. Тийм. Тэр үе чинь дандаа юм нэг төлөвлөгөөтэй юм шиг 2 насны дандаа үе үеэрээ Ёстой юм шиг үү? тий. Ахын ангийн хүүхдүүд манай ангийн хүүхдийн ах цайх цэгээл тийм. Яг тийм ээ. Гэхдээ би бол манайх тэр хойно юунд байж хахад хайласт байж хахад бол нөгөө Орос хэлний сургуультай 23 дугаар он сургууль байсан. Одоо арт кинотеатрын тийм байгаа шүү дээ. Тэр сургуульд намайг нөгөө шалгалт өгдөг байсан. Хүүхд шалгалт өгөөд тэр нь шалгалт өгөөд үзгээд тэгээ аав ээж хоёр маань тийш намайг яагаад тэгээд би нэг зураг мөргөний шалгалт малгалтаа үг мөг яагаад юм материал затрал үзээ энэ юу ингээл гэдэг цааш юмшиг. Тэгээ би тэн дээр нь тэнцээд орсон байхгүй. Тэгээ одоо хамгийн хол явж байсан сургууль да. Тийм байна. Хайлаастаа 23 Тэр үчи хатуусаа совор байлаа шүү дээ. Зүгдэж мүгдээл тэгэл халаан ном явж байна. Тийм автобус байсан чи түнэг жижиг автобус. Тэгээ паац маач тэгээд яа зээшим бишим гэдэг юм. Тэгээд чи шорон зав аюултай. Хайлаас шорон зам байсан юм. Тий. Шорон завтай. байхгүй. Тэгээ явдаг. Бүгдрээ л эдийн засгч болъё гэсэн. За ерөөсөө л эдийн засгч болъё. Тэгээ банкны ангид ороод. Банкны ангид төгсөөд банкнд ажиллаж хагаад дараа нь Монгол Улсын их сургууль магистр суралцаад мастер хамгаалчаад банкнд ажиллаж хагаад тэгээ гадаад яваад Герман явж 10 жил болоод. За. Тэгээд одоо оны хувийн компанид ажиллаж байгаа. Герман руу зүгээр ер нь шууд амбирыг гэл гэр бүлээрээ ажлын амбирыг гаргаж явчих юм. Сургуульд яваад За. Тэндээс хэлний курс яваад тэгээ очиод их сургуульд нь шалгалт өгч тэнцээд тэгээ тэнд сурж байгаа. Сургалтад дуусгаж байгаа нь ажиллаж байгаа. 11 2 жил болоо. Тэгээд одоо ч ирээд бас хэдэн жил болчихлоо. Тийм бас удсан биш үү? Удсан. Тийм байна. Манай ганаах маань одоо яг юу хийж байгаа вэ? Бас мэрэгжил үндсэн мэрэгжил. Би чинь одоо 10 төгсөөл тэгэл хоошоо нэг сургуульд яваад нэг тэгээ яг нэг жил сураад нэг жоохон хүнд өвдөд буцаад ирсэн. Тийм тэгээд нөгөө хөрөнгийн мэрж брокеринг бүс гэж байгуулад манайхан чинь нөгөө 90 оны ихэрч нөгөө шинэ нийгэмд ороод тэгээ хөвчлөлгээд их хөвчлөл өмч хөвчлөлээ. Тэгээд улсын өмч хөвчлийн комиссад ажилд оролцож одоо анхны үн цасны брокеруудын нэг байсан юм би. За. Тэгээд хөрөнгийн мэрж харийн санар брокеринг бүс гэж одоо Баянзүрхийн 3 дугаар төрхөө үдэнд гэдэг. Тэнд одоо залуунаас одоо тэнд 8 жил ажилласан. Их хөвчлөл одоо анх дахь зах зээл, хоёр дахь зах зээл гэдэг энэ хөрөнгийн мэржийн одоо хөрөнгө хөвчлөх ажилд улс орнд 474 аж ахуйн нэг хөвчлөл шүү дээ. Тэр ажилд оролцсон. За. City Tour гэдэг одоо чи баа насандаа баг мэдэх байх одоо нэг хүүхдүүд аялуулдаг автобустай нэг хотоор юм үзүүлж харуулдаг гэсэн шүү дээ. Тийм. Тэр хүүхдүүд нөгөө албан ёсоор одоо ингэж
зохион байгуулалтаараа жуулчны зэрэглэлээр аялна гэдэг юм чинь танин мэдгүй аялна гэдэг юм чинь тэр чинь анх бий болгож эхлүүлсэн хийсэн үн бий байхгүй. 99 онд анх тэр компани байгуулад одоо баг ковид хүртэл шууд тэгээд явсан доо одоо тэгээд хотын одоо баг бүх сургууль явсан 568 одыг аялал хийсэн. Тэгээд нэг 130-40 мянган хүүхдүүд аялуулсан да. Тэгээ хүүхдийн танин мэдгүй гэдэг юм чиг чухал. Тийм түүх соёлтойгоо танилцуулах, тэгээ энэ хот орон дотор байгаа болон хот орчмын түүх төрслөл газрууд музей үзүүлэх. За хүүхэлдэйн театр одоо жишээ нь Монгол улсын хүүхэлдэйн театр гэж хуучин одоо нөгөө Баавгийн лагсрын маань нэг дарга нь байлаа шүү дээ. Сүүлийн хулан ярмаар шулан дарга нь байсан. Тэгэл одоо Улаанбаатарын музейн хэсгэлүүлэл Богдааны ордон музей, үндэсний дүүгийн музей гэл одоо маш олон юм одоо хүүхдэд гандан зайсан толгойслол хөрмийн ордны хүртэл танилцуулдаг тийм л ажил. Хүүхдүүд дунд л нэг 20 жил маань өнгөрсөн дөө. Тэгээ одоо яг хуу сүүлийн жилд одоо нөгөө барай засалч гэдэг эрүүл мэндийн салбар руу орчод явж байна. Сүүлийн 2 жил нэг барай засалч ажил хийж байна да. Барайч болсон. Барайч болсон. Бас нийгмийн сайн хүн амьд гайхаад одоо энэ найз нөхөд хүн амьд одоо барайч болсон гэхээр өөртөө л үтсэн шиг гайхаад чи яага барайч болчихд ингэ дээ. Яг энэ юм л да. Би одоо аливаа нэг юм чинь одоо өгөгдөл гэж нэг юм байна. байна. Тийм манай аав яа одоо аав гэж Монгол үг төгшингээс ярьлаа тий. Тэр үгэн маань бас нэг хүний нутагтаа одоо толгой барьждаг одоо хүний толгой гаргахгүй барьдаг тархитлага үед. За тэгэл эмэгтэй хүн нөгөө сав суулгана хазаадаг одоогоор тоонос өгнө гэж ярьдаг. За эсвэл хүүн оролцдог тий. Яг хөл гарн жоохон ингээд ивгүүтээд хугарч нуурчдаг юм. Тэр тохиолдолд одоо нэг жоохон барайд энэ төр идгээчдэг. Ерөнхийдөө бас онцлогтой. Нөгөө амдаа онцлогтой гарандаа баттай гэдэг шиг тийм юм байсан. Тийм байна. Тийм саяхан нэг 5-6 жилийн өмнө өнгөрсөн баг шиг. Тэр өвгөн бас сайн барьчдаг байсан. Нөгөө талд болохоор манай ээжийн аав буюу одоо Яндан самбуу гэж өвгөн байсан. Саяхан бид нар нөгөө өөр хангаад юуг нь хийлээ л дээ. Ургийн баяраа хийлээ л дээ тэр өвгөний. Тэр өвгөн болохоор Манч Яндан самбуу гэдэг өвгөн байсан. Манч нутаг усандаа Найнч гэдэг. Өөрөн аймгийн зүүн баян улаан сумаар. Тэгээ Манч гэдэг нь одоо ямар утгатай юм гэхээр яг нутгийнх нь Манч гэж авгаалдаг гэсэн. Яагаад гэвэл нөгөө Майнын тоо гүйцэн гэж нэг юм байна. Ном одоо тарин уншаад одоо Майн маш хэдэн сая дүнчээр уншдаг юм байгаа нь тий уншаад. Тэгээд тэр маань шид ороод зэндээ одоо нэг хөх дээр хөвчл ярьдаг. Тэр Майнын тоо гүйцэнд нэг тагнаа хавьд юм дун шиг шүд ургадаг юм байна л да. За тусгай шүд. Одоо энийг учир мэддэг хүмүүс бол мэддэг байна. Тэгээ тийм шүд ургасан хүн байсан юм лээ манай. Боён заяагаар одоо над дээр ирсэн юм шиг байдгийн. 16-7 жилийн өмнөөс би нэг ингээд хүүхэд мөхтийгээ толгой ингээ өөр барьчдаг байсан байхгүй. Тий. Тэгээ одоо нэг ээжийн дүүм одоо ээж мэж одоо дээр үе хүмүүс ч их орж гарна. Ээжийнхээ одоо нэг өжөөд толгой хаяа өших толгой молгоо өгдөө тэгэхээр нэг жоохон бариад өчгөр энэ ганагийн гар их өөр юм аа нэг зүгээр болчиход байх ингээд дэгдэг байсан байхгүй. Тийм ээ тий. Тий. Тэгээ энэ гоо хуучны зураг хөргнүүд байна басаа. Өө юм хоёрын гэрээр бас ярих шүү. Тий. За өөрөө зочнод айлна. Яа чааш. Тэр үеийн багш нар сайн байж, хамт тунд сайн байж, тэгээ миний хүүхдүүд сайхан яасан. Хамгийн гол нь хүүхдүүд ерөөс хамгийн гол нэг тэр гэрчний 10 дээд сургууль төгсөөд суур хүмүүжил байхгүй ямар ширэг байхгүй. Суур хүмүүжил гэрчний дээд сургууль хийлгүй байхгүй. Ядаг хүний одоо хүндэл цурна, мэндэл цурна тий эднүүд одоо эднүүд дандаа баг багтай эднүүд чирээс өөтэй мөхч байсан гүйдэс. Тэгээ адуу нэмэх тий цовдай ерөөсөө тэгэл яг л үүний чамдраа эднүүд бүгдээрээ томцсон дандаа бахаад авчихгүй л гутаа дор нураад хайна. Гэтэ нэг гэдэг одоо сайн чи бакаар шүү дээ одоо дөрөв дэрсгэн байна дээ. Одоо тэгээ энэ хүүхдүүдийн хүчит бид хоёр сайхан биш хүүхдүүд байна ингээд сайхан нөгөө хүмүүжлийн нөхцөн суур хүмүүжлийн нөхцөч эднүүд чинь сайхан яхан дүүг аваад багтаар нөгөө жиднүүч ингээд хэдэн төгрөгөөл энийг сүү авчаарай тий гэц авчаарай явчаарай гэж энэ
ганаад өгчдөг. Миний 2 дүүтэй 3 удаа явжгаад. Тийм ганаах бол бүгдийг зохицуулна. тийм сайхан тийм. За бүгдээ хоолч. Тэрээс дараа нь тухтай яах тийм үү? За. Хоёр. Нааш. Идэрэй мөн. Маш Суугаад. Хаад. За өнөөдөр чи ганаахтаа таараад наашаага нэг аавар хэлсэн биш. Тэрүүгөө хооронд газ бас энийгөө түргээ аваад юм хум бэлдээд бас сүргийн ажил болсон биш үү? За хоолн дээр би бас гарын бэлгээ өгнө. Ганаахаа. Багро бэлгэнд байдаг ч одоо мэдхгүй ч юм байхгүй үстэй. Тийм ээ. Монгол улсынхаа хөрс чороонд ургуулсан яг одоо цэвэр органик хүнслийн ногоогоор эх орондоо үйлдвэрлэдэг. Одоо багрогийнхаа бүтээгдэхүүн идэж хэдүүлээ бас хоол юутгаа холиод идий те. Тийш аваад тавиад. Энэ бол амар гоё нөгөө нэг цагаан буданы тосоо шүү. Тэг хүнстэй хэрэглэж үзээрэй. Тий Японд бас. За ингээ багрогийнхаа за бусдын яах юм бэ ингээд. аа Тэ. За цаашаа галтгоо барьж байгаа. Өвчт минь өгөөрэй. За. Тэнд бүх хоол хийж байгаа хүн байгаа шүү. Өгөөрэй. За баярлалаа. яа би одоо гэрэлцсэн. За өдөр хоолой. За баграт тогсоохон бууз ядлаа ч. Бас иднэвтэй. Ийдгүй яа ястаа юм. Ганц иддэг юм байна. Төмөрөтроход бас ногоо сайдгүй. Ноо сайд. Ногоо сайдгүй. Бид 10 минут дандаа салат хийдэг. О тийм үү? Тий брокколи юуны салатны навч. Манай аав энэс нь За гоё Лечост гойлоод идэв. зочны маань. тэгэж. Бэлэг. Бэлэг. Баярлалаа. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. Монголын хамаамал лонтгийн дэлхийн түүхэн хэрэгжсэн их үеийн бүтээгчин их хаан Чингис Улуун. Үндэсний үеийг дээд чанартай хослуулсан бүтээл. Их эзэн Чингис хааны мянганы шуутхан шүтэн хөрөг. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. Шин салбар Инканто Центро төвд тун утгагүй. Та салбарт ирэлгүйгээр онлайнаар хадгаламж нээх боломжтой боллоо. Ариг банк. Холестерин бууруулж зүрх судасны эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүн. Вирусын эсрэг хамгаалалт. Кагоцел. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Өвдөх үед тэр өдрийн бүх ажил төвөгтэй болдог. Төрөл бүрийн өвдөлт болон халууралтыг намдаахад МИГ 400 танд туслана. МИГ 400 бид бүрэн уусаж үйлдэлээ үзүүлнэ. МИГ 400 таны өвдөлт болон халууралтыг намдаахад туслана. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Та чухал мөчүүдээс хоцрох эсгүй. Ханиадны шинж тэмдгийн үед Ханиадс.
Хувийн бизнес эрхлэх амаргүйч зорилгодоо үнэнчээр хүнсний мухлаг, барааны дэлгүүр, кофе шоп, зоогийн газар ажиллаулдаг уу? Өсчин гоо сайхан эсвэл автомашины угаалга, засвар үйлчилгээ үзүүлдэг үү? Тийм бол М-банк бизнесийн орлогыг урамшуулъя. Орлогоо М-посоор хүлээн авах бүр тогтмол оноо. М-посоо кассing системтэйгээ холбож нэмэлт оноо цуглуулад сар бүр задрах бэлгүүдээс уралдаад аваарай. Урамшуулал 2026 оны 2 дугаар сарын 5-ны дуустал үргэлжлэх тул яг одоо М-посоо бизнес аппаасаа захиалаарай. Орлоготой бол бэлэгтэй. М-бизнес. Ханаад томоо гэдэг чинь яг гинжин уруултай ижил. Ханаад томооны эсрэг дархлаа дэмжих бэлдмэл. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Өдөр тутмын хэрэглээ болсон сүүгээ хөдөлж аваад 2 өрөө байр авч байгаа. Танд амжилт хүсье. Дөрөвөлжийнхэн томорлоос үүдсэн шээс ялгалтын асуудал үүсэх үед простомол уунаар танд туслана. Простомол уунаг хоногт нэг хавтаар хэрэглэхэд дөрөвөлжийнхэн томорлыг саадуулах үүдэлтэй. Таныг зөв цагтаа бэлэнгэж асуудыг шийдэхэд тусална. Простомол уунаар дөрөвөлжийнхэн томорлоос сэргийлэх үйлдэл үзүүлнэ. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Барселона Академи Монгол улсад албан ёсоор ирлээ. Дэлхийн шилдэг академийн Испани засагчуулагч нар таны хүүхдийн эрүүл бий, спортын амжилтыг цогцлоо. Та яг одоо залгаж бүртгүүлээрэй. Зодринк after party. Уусны дараа илгээ түлжүүл. Илэг хамгаалах бүтээгдэхүүн Зодринк. Халаахад аюулгүй. Япон будааны тос цуно. Эрүүл мэндэ бодъё. Холестерин бууруулж зүрх судасны эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүн. Зүүн сайн мэдсэн төдөлмөж ойрцоо. М-банк. Оргил шин салбар. Инканто центро төвд томтохгүй. За сайхан зоог барьлаа. Одоо хоёр бууратагаа бас сайхан хууч өрье гэж бодож За. байна. Тийм ээ. Хоёр төмөр баатар гэдэг. Би их тийм сонин ирвэл өнөөдөр таарж байна л да. Одоо ингээд ганаахтайгаа таарад ингэсэн хоёр сайхан ээж аав маань одоо ингээд одоо Эрдэнийн очир Эрдэнийн хорин болно гэдэг. Одоо ингээд бид нар ингээд нөгөө залуучууд бас ингээд их тийм дутуу мухаг л байгаа байхгүй юу те. Ямар хорин байдгийг, ямар үе дээр энийг хийх ёстой байдгийг одоо ачлалтай одоо ээжээ аваа ингэж сайхан асарж тайлж явдаг. Түрүүн би сонслоо баг хүүг нь одоо их нэртэйгээ одоо энэ чинь үйлчилж байгаа манай ихчүүд чинь 7 хоног болгоо ирээд хэдэн хил гурил зуураад бүхнийг бэлдээд хэрчээд гараар бэлдээд тавиад өгдөг гэж юм. Ер нь энэ хүмүүжлийн тухай одоо та хоёроос бас нэг жоохон юм сонсыг үзэгчд маань гэсэн бас хэрэгтэй байх гэж би бас бодож байна. Хүүхдийн хүмүүжлийн тухай. Ер нь Монгол ардын нэг зүйл үгүй. Хүн болох багаас хөлөг хунагнаас гэж. Тэгэхээр хүүхдийн ерөөсөн эхлээд одоо яг мэдээ орсон цагаас би эхлээд ирэх хүүхдийг ах үйтэй өөрийн юугаар харьцуулах хэрэгтэй. Одоо өөрийнх нь яаж тайлан тэргээрээ. Тэрнийг хойрж өрж өрөөсө бодохгүй жишээл юм одоо ингээ авирч байх нь одоо хой хагалч нь байрч нэгэ зарим дэгдэх шүү. Авирч дээ. Хүүхдээ ойчоод 2 жил байдаг юм. Тэрнийг одоо өөрийн дураар нь байг үйд нь одоо тэр мэдэрч байгаа ухаарч гойд нь юу орж байна тэрний өөрийн байрууд дандаа өөрийнх нь одоо өөрөөр нь өөрийн хөдөлмөр хийлэг. Тэр ч хөдөлмөр итгэхэд ч дэше ахаа зүгээр гарах юм авахгүй дэр чи бас хөдөлмөр шүү. Энэ их нэг ерөөсөө энэ юм биеийн хөгжим өчөж одоо өөр бодъё сайхан бодъё шүү дээ чинь одоо хүүхд өөрөө цаашаа удам сайхан сонирхдаг болно ном сонирхно тэгээд ээж аваас юм асуухтаа ер цааргаж жүрэх утгагүй дээр үдүүдээр зурагчуд байх нь байлаа гэх ийм одоо гар усвал хөгжөөгүй одоо хүүхдүүдийн харна гэж байгаа тэрээс хөл эцэгчүүд өнөө хүүхдүүдийн уйл болохгүй утаа өгчвөл тэгээд өөр ингээд өөр юм ийгээ сууж шүү дээ тийм одоо хүүхдүүдээр доотой байгаас нь хамгийн гол нь суур хүмүүжийн цаашаад хоёрдугаар ном их шүү. Номтой харьцуулах хэрэгтэй. Номоос нь хамгийн болж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгээ тэгчд боддیں۔ Тэгээ эднүүд байгаас нь одоо хүүхдүүдээ одоо тэгээ номтой сурах, хөдөлмөр сурахсан. Тэрний ашигч миний хүүхдүүд өөртөө хөдөлмөртэй тэгээд би тэр одоо хүүхд одоо өргөө тэгээл ингээд сүүн сайхан юуны 60 насны
хорим хийх гэн очир эрдний тэр нь одоо 25 жил утгаараа мөнгө хорим гэдэг юм байна. 25 жил суугаад нэг жил суугаад хорим хийвэл цаасан хорим гэдэг юм. Нэг жил суугаад 25 жил суугаад мөнгө хорим гэдэг юм. 50 жил суугаад атан хорим гэдэг юм. 55-аас дээш 60 хүрээд ирэхлээр очир эрдний хорим гэдэг юм. Тэгээ би тэрүүд очир эрдний хоримыг хийх гээл хүүхдүүд маань зүтгээд байна. Тэгээ одоо дүнд бол одоо хөдөө гадаа найхтуу нар дүндөө юм ирэн тэднүү ирэх байхдаа нэг сайхан хорим бодох гэж бодож байна. Хүүхдүүд их зүтгэж байна эднүүд. Тэгэлбэлдэж байна. Хос алтан гац аавна гэдэг бол бас баяртай тохиолдол. Тийм ээ. Хүүгэн ер нь хийсэн бүтээсийг хөдөлмөрлснөө төрдөө үнсүүлж, төрдөө тэрвүүлж, гавьяа шагналаа одоо сайхан үнэлүүлнэ гэдэг чинь бол бас их сайхан зүйл шүү дээ. Нэг дор ажилтдаг байсан тэр хүүхд түүхтэй сайхан байгууллага хамт олон тэр үед одоо хамт мөр зэрэгцэн ажиллаж явсан эрхэм нөхөд удирдлага даргуудынхаа тухайс ч жоохон дурсаад ярий те. Сайд дараа томилт авахгүй. Тэгэхээр манай готов сайдын сайд байсан. Холбооны яамны сайд. Тэгээд юу нэ наримчийн дээр жавцмаа гэж. Сайдын наримчийн дээр. Тэгээд асрын битэр ирд юм аа. 7 сарын дотор сайд дээр томилт авахгүй. Тэгээ ороод тэр манай холбоо их баян сайхан болж байна. Дандаа холбоодууд шинээр одоо холбоод ангуудаа хинжил очиж байсан. Холбоонуудад одоо Төв аймаг, Баян хонгор одоо ингээ бүгдийг ингээ. Тэгээ ордоо тэгээд тий сайхан орон зүш сайхан задуучууд холбооч юм сайхан болж байна. Сайд баяр үгээд босч ирээд гар өөрийгөө баяр үгээд гар болчихоо тэгээ суучлаа. Тэгж ийсэн. За Төмөрбаатар инженерийг Аранга холбооны инженерийг Жавдмаг нь дуутсан наримчин дараа Төмөрбаатарын Аранга холбооны газрын инженерээр тавь. Өвөрхангай холбооны газрын инженер Дашцрэнг тавьж байна. Би нөгөө тий солио тавьж байна. Тэгэхдээ би энэс нөгөө хан дээр очмоор байдаг. Хийж чаддгүй. Яг уруу байхгүй. Баяда тэгс чинь тэгж чинь Төмөрбаатарын инженер яагаад энэ яахгүй вэ? Тий Өөр нь Төмөрбаатарын Аранга холбооны газрын дор шантан гэж сайн дарга байдیں۔ Гимтийн дандаа техниктэй хамт одоо хөөцөлдөг. Тэнд очиод хүний газар очиод сайн инженер, практик инженер очиод өөр нь өвөрхангайдаа зүгээр тий. Сайд нь өөрийн чинь гад хар датлаа түтлэгтэйг ойлгосоо. За одоо өвөрхангай холбооны инженер Төмөрбаатартай Аранга Дашрэнгийн тавьчих явдмаа гэх. Тэгс чи би энийг хэлэхгүй. Тэгж Юу хангаа толгойн төвлөрчсэн түүхтэй гэж. Тэндээс чи одоо наашаага цагийн хэд тонж ирэх юм бэ? Тэрнээс одоо сарын дараа ирдэг байх. Сарын дараа ирэх үү? Бараг сар болж ирнэ. Тий. Тэгэл та эндээс дахиад бичээд явна. Бас ахаа сар болох уу? Тий. Сар бол. Хөөе тий. Бас харилцаа холбоо амар өс хэцүү болсон байна шүү тий. Харин тий. Тэгэхээр таны хойно хоосон зураг үү? Тий. Тэгээ энэ манай би надад харан төгсөе. Тэгээ миний эгч манай ээжийн төрсөндөө тэн дээр би юу сур төгсөе. Самдан цаад гэдэг. Тэгээ надад нэг захиа иржээ. Наач өсчин байдгүй юм одоо наач өсч яасан наад өсөө дацуулчмаар захиа ирсэн байсан. Тэгээ надад Европын төгсдөө би Сардаг Төмөрбаатар нэртэй төгсч байлаа. Одоо байх бардаш. Шинэр тийм байна. Тэр манай чинэр тэнд авахгүй тийм. Тэгээд нэмэгдсэн бас нэлээ хэдвээ. Хором найрын том зарлагдсан одоо урилга таргадаа явж байгаа шүү дээ. Хэзээ вэ? 21-нд өвлийнхэн сарын шиний нэгэн Шингис хааны бархтын өдөр. Тэгээ Дашнямтай өдөр. Ийм сайхан өдөр тохиогоод тэгээ хүүхдүүд тэргээр одоо ерөөс хийлгээ эднүүд яриад аав ичдэр эднүүд бүгдээрээ цугулж ирээ. Нэг орой бүгд цугулчтэй. Яаж байгаа юм бол гэсэн чинь ийм болох гэдэг аваа тэгээ та хоёр хормыг хийдэг юм байна. 60 жил болж байгаа юм байна. Тэгээ эднүүд одоо ингэж яа яг тэгээд эднүү захын байгууллагууд тэгэд явж ил байна. Одоо сайхан болох байлгүй бол 21 тийм олон сайхан үйл явдлаас давхцаж байгаа юм байна шүү дээ. Тий 3 үйл давхцаж байгаа. Тийм байна. Одоо сайхан айлд ирлээ, сайхан хүмүүстэй уулзлаа. Ямар сонин хос нэртэй, хос алтан газтай ийм бас тохиолдол их. Ховорхоо биелаа ер нь бас надтай л таарж байгаагүй. Гэр бүлийн эхнэр нөхөр хоёр хоёулаа адилхан нэртэй хүнтэй тийм баг тийм. Ер нь ховорох. За тэгээд нэвтрүүлгийн маань өвөндөгч 5 нүдэн брэнд ажиллаж байгаа. За өөс өвтэйгч 5 нүдэн брэндийн маань хамт олон танаа тооны нэвтрүүлэгтэй олон жил хамтран ажиллаж байгаа. Нэгт хамтран ажилладаг юм байгууллага байгаа. Тэгээд 5 нүдэн маань бол дандаа одоо яг Монгол язгуурын одоо ийм
өв одоо эртний өв уламжлалаар одоо бүтээгдсэн тэр эд үлгийн зүйлс шүү дээ. Одоо олдсон эртний тий. Тэдний одоо яг үндсэн хэв загвар одоо дэг жаягаар нь орчин үеийн технологитойгоо хослуулад ийм сайхан бүтээгдэхүүн гаргадаг юм байна. Тэгээ энэ одоо 5 нүдэнгийн маань гангар шаацангийн дээж байгаа. За. Тэгээд одоо дээшээ харсан сав үргэл сайхан эдэ ундаагаар илдэг байхын ерөөл дэвшүүлээд энийг бас баярхан барья. Тийм за бас энэ манай бас 5 нүдэнгээс гаргадгийн энэ зөв зүй гэдэг ийм Монгол зургаар бүтээгдсэн нэг юм пазл байгаа. Энийг одоо тэр улаан ачцэн нэр байна да. За тэндээс нэг эвлүүлж чадах нөхөртөл мэдв. Энэ 500 ширхэгтэй 50-ыг харьцах нь 36 см хэмжээтэй нэлээд юм хөргөн том зураг болох байхгүй. За. Тэгээд ийм хариуцлагатай эвлүүлж чадах нэг нөхөрт нь үүрэг болгоод за чи энэ зургийг яг ингэж эвлүүлээд тэгээд жаазлаад ирээрээ мэдв гээд. За. Ингээд нэгэнд нь явуулаарай. За юу. За баярлалаа. Тий. За тэгээд нэвтрүүлгийн явуулагч 5 нүдэн брэнд, зөв брэнд, Багро брэнд гэдэг маш их баярлалаа. За. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. За ганахтайгаа бид хоёр одоо гэрээ танилцуулнаа. Аав ширх бол яг л одоо хорооллын уусрал 9 давхрын өрөөл байж. Өрөөл байж хуучнараа л. Энэ одоо яг эмээ хоёрын яг залуугийн зураг нь одоо. Өө залуугийн зураг одоо нөгөө түрүү наав яран дээр яриадсэн шүү дээ. Энэ сарлаг Төмөрбаатар гэдэг байсан намайг яриадсэн тий. Ястаа авсан ийм гоё өстэйсэн байхгүй. Одоо энэ нөгөө одоогийн Украиний Одессад нэг холбооны дэд сургууль төгсөж явах үеийн л яг оюутан байх үеийн л зурагтай төгсөж явах. Энэ манай ээж юм бас. Ингээ хоёр өгч гизгээ хоёр өшөлдсөн байгаа. Энэ одоо сүүлд авахгүйсэн зураг байна. Тэгээд хоёр. Энд түрүү нутгийн Баатар гэдэг. Аавч одоо Үрэнга аймгийн Төрөх сум яг. Аймгийн төвөөс урагшаа 90 км гэдэг овийн сум л. Манай аавч Үрэнга аймгийн чинь Говь хангаа осолсон нутаг. Одоо хангаа нурууны өөр хэсэг гэсэн үг шүү дээ Үрэнга гэдэг чинь. Хангаа гэхээр арын хэсэг. Арын хэсэг. Тэр Үрэнга сонин Говийн сумын аавч өөрөө говь юм байхгүй. Аймгийн төвөөс хойш 45 км зүүн байлаа сум гэж ангийн голын хүн тэр. Бид тэр багада очиод одоо ангийн голд сэлж шумж имээ дээр ээжийнхээ ээж дээр очдөг байлаа багада. 4 үеийн төлөөлөл байж юм л та. За. Энэ манай аав байгаач тийм. Тэгээ одоо энэ миний доотлын Дууранбаатар гэдэг байна. Одоо энэ хүүн гэдэг үлэмж гэдэг. За. Тэгээ ингээ 3 дахь, ингээ 4 дахь энэ үлэмжийн 2 хүү байна. Амгалан хөслөн гэдэг. Ингээ 4 үе одоо өөрөөр манай аав чинь бороо ачаа үжээд бороо болцсон. Одоо 30 авчирсан юм лээ гэсэн үг. Тийм байна. Одоо энэ хүүхдээ 13 4 хүрч чинь том залж байна. Ямар гоё юм бэ. Манай өөчийнх тийм нөгөө түрүүний ярьжсэн тийм Майнчэндэн сон бууж мотог усандаа тийм Майнч гэдэг нэрээр одоо гарсан нэртэй хүн байсан. Энэ одоо нөгөө сайн ургийн баярын ном уу? Энэ харин одоо энэ их гоё ном. Одоо энэ жил бас их гоё жил юм аа энэ жил. Энэ одоо манай сая өөрсөн Майнч гэж ураг өвөөгийн маань. Тэр өвөөгөө ургийн юугаа. Бид нэр одоо энд нэг ингэ төлөөлөсөн толго байна л да. За. Энийг нэг тий. Энэ манай өвөөгийн тийм тулж исэн толгыг дуураалгаж хийсэн. За. Яг жинхэнэ толго нь одоо Үрэнга аймагт Намсран Буянбаатар гэж лам манайхны нэг хамаатны лам хүн дээр байна. Яг их нь бол байгаа. Их нь одоо бүр ингэж залцсан байж байна. Одоо тэр 1800 хэдэн онд одоо тулж исэн тулга. 100 гаруй жил 200 гаруй жил болсон байна тий. Тийм байна. Тэр тулга маань одоо яваад одоо ингээд үе уламжлаад хатгалаад ирсэн. Одоо бид нар 4 удаа 2015 оноос 17 он гээ 22 он тэргээд ингээд нэг
4 удаа энэ тулганы баяр гэж анх хийжсэн. За. Тэгээ энэ жил 100 болохтой зэрэг манай ээжийн одоо төрсөн дүү яг доотлогын 76 таа өвгөн бас хилийн зэрэгт одоо олон жил яа нацаг төрж гिच хүн байна. Хэл хорондоо. Тэр өвгөн маань одоо санаачлаад энэ Манч ургийнхаа ургийн баярыг анх удаа хийя. Энэ жил тулганы баяраа өргөжүүлээд хийгээ. Тэгээд хийсэн. Одоо тэгээд энэ ах маань өөрөө ингээд энэ номыг ингээд бүх хүмүүсийг юу яагаад бүх хүмүүсээ бүртгээд тий одоо энэ нацаг ах маань гарын хэсэг зураад ургийн тамга тууг энэ төр хийлгээд за тий тэгээ энэ ураг удмын тухай энэ гоё ном хийгээ тий одоо ураг удмаа мэдэх 9 үе монголчууд 7 үе дээшээгээ 7 үе доошоо 3 үе ингээд өөртөг нийлээд 7 үе мэддэг байсан шүү дээ. Ингээд одоо бүр нарийн ном гаргасан байх шүү. Тэгээд энэ номыг одоо манай тэр ах одоо өөрөө ингээд бүх ах トゥ саднаа бүртгээд за тэгээд одоо энэ чи эхлээд нэг хүн ах トゥ саднаа бүртгэн тий. Тэгээ учир утгыг бичин хаанаас ямар гаралтай юугээ бичин. Одоо энэ манай дээд өвөг энэ лувсан гэж миний өвөгийн аав гэсэн. Энэ хүн одоо нэг хүү хоёр охинтой байсан гэл ингээл салбарлал одоо өнөөдөр зөвхөн аль биесээр бүрдэхэд 932. Түрүүн гэхдээ эмээ гоё хэлжлээ шүү. Эндээс бас дутуу хүмүүс нэлээд байгаа шүү. Бага энэ чи одоо нэг 10 жилийн өмнө ах болсон зураг байна да. Тийм найл болгонд л одоо нэг гэр бүлийн зураг байдаг та. Тэгээд ер нь бол одоо хүний амьдрал ч одоо дурсамжлуулна. Тэгээд зураг бол түүх үг юм шиг. Тийм ээ. Зураг л одоо ингээл хэдэн жилийн өмнө бид нар ямар байсан. Одоо ингээл энийг л харж одоо тийм юм байж та. Тий. Одоо миний ээж аав хоёр байна тий. Тэгэл одоо энэ манай яг доотлын дөө одоо саяын Багдуугийн тэрийн донд байдаг гэсэн үг. Энэ Багдуу за миний хань байна. За тэгээ энэ сая Багдуугийн хань гэх мэт. Одоо энэ миний том охин би чинь 3 охинтой хүн л дээ. 2 зээ охинтой тий. 5 охинтой хүн биш үү? Тэгэл одоо 2 төмөр баатар гэдэг хүн чинь одоо ингээл яагаад одоо нэг 27 8 очиж тэгнэ очиад юм болчиход байна шүү дээ тий. Энэ орж ирээ над дөр ингээд анхаалтад үүдэнд одоо би танад харуулнаа нэг гоё тойлоо байлаа. Энэ нэг гоё шатар. Энэ нэг дипломат сүг. Энэ их дээр юм тий. Манай авч их залуу сэтгэлгээтэй одоо ингээл байнгын дуу хөгжим одоо дээр үе одоо сайхан монгол ардын дуунууд мөн бил тавина өө. Дээр чинь магнитон ингээд хальсан дээр тавьчихсан тий. Нэг том магнитон энэс том. Энэ ч одоо нэг дээр үе дипломат зүг гээд. Энэ одоо аюул дарангууд хөгжим явах уу юу? Энэ баг явна шүү дээ. Наад өглөө болгон аав ингээд хажуудаа тавиад юу яадгийг. Нөгөө Монголын хараадаа сонсно. Тий хараад. Тийм Монголын хараадаа чинь нөгөө ингээд төрийн дуул яваал их яадаг шүү дээ тий. Тэгэл нөгөө цагаагаар юм идээгээл тухайн өдрийн юм тэр болгоно. Өглөө болгон гээл хажууд тавиад сонсдог. Энэ дээр үе одоо шатар байна. Энэ бол нэлээд хүчтэй. Гараа харчих. Их дээр үе шатар. Тэр өрч. Энэ шатар хаа. Одоо модон шатар бүр дээр үе шатар байж байгаа байхгүй. Тэр ийм модон бүр сонир байж шүү дээ. Харин яг нэг юм хуучны яг бүр хуучны дээр үе шатар одоо энэгээр чинь тэгэл нүүн одоо хүртэл одоо энэ орчныхаа ганц хоёр өвгөнтэй тоглоно шүү. Ер нь. Тийм ба. Тий. Их сонин зураг бол одоо энэ л байна да. За. Нөгөө 4 бандтай бид 4-ийн зураг байна. За. Энэ голд нь би хамгийн багадгүй энэ нөгөө насарцсан дүү маань. Ааха. Энэ дүүгээ одоо ингээд тэрвэрсэн суучих. Энэ үндэ татцсан нөхөр байна. Энэ том шаардлагатай шаард. Энэ нөхөрч одоо тэр манай багт сая хамт цаа яриад байсан. Зөө. Энэ гизгтэй. Харин гизгтэй охин шиг нөгөө кофрон загтсан. Тий. Энэ дүү маань одоо манай миний доотлын яг дүү. Одоо энэ Tesla компанид ажилладаг. Tesla компаниг анх байгуулахад ажилласан да одоо. Бас энэ жил автан газруудаа авсан. За. Манай аав чинь нөгөө хоёрыг холбдог, холыг ортулдаг, холбооцсон, хоёулаа хас холбооцсон болохоор энэ одоо суурь утсаа одоо хүртэл хэрэглэнэ. Айл үчи суурь утсгүй болоод одоо бараг 10 жил болж байна. Манай аавчууд ингээл эргээл байгаа тийм. Нэрээс суурь утснаас салахгүй. Одоо радио хоёроос Монголын радиог ингээд сонсоод өглөө. Энэ нөгөө дээр үе нэг Северийн нэг төрөл ба шүү дээ тий. Харин тий. Энэ одоо ингээд нөгөө айлууд мүжээ тавьчихаар юмнууд байна. Энэ одоо ажиллаад байгаа мó? Ажиллаж байгаа наа. Өглөө болгоноо тийш сонсно. 1900 яадаг нөө? 1960 онд октябрь хэсгийн 50 жилийн
шин салбар Инканто центро төвд тун утгагүй. Та салбарт ирэлгүйгээр онлайнаар хадгаламж нээх боломжтой боллоо. Ариг банк. Холестерин бууруулж зүрх судасны эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүн. Францын алдарт Ландеша. Япон шоколад Бурбоны нэгдэл. Хорвоо дээр үүнээс илүү амттан үгүй. Бурбон Ланчол. Хамтдаа хооллох үедээ бид аз жаргалыг мэдэрдэг. Гэвч хоолны шингэж алдагдах нь энэ хүү мөчүүдийг сүйтгэх нь бий. Энэ үед танд мисийн туслан мисийн аз жаргалтай мөчүүдээ алдалгүй хуваалцсан. Эмийн завраас гач нөлөө хориглох цаалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Гэнэт өвдөж эхлэх үед хийж байгаа зүйлээ зогсохоос өөр арга гуулах нь бий. Өвдөлт бидний хүч чадал, баяр баясгалыг булаах учиргүй. Дексалгийн хөнгөн болон тун зэргийн өвдөлт зөөврийг намдаахад туслана. Хэрвээ та цочмог өвдөлттэй байгаа бол уусмал бэлтгэх мөхлөгийг хоолноос 15 минутын өмнө, шахамлыг 30 минутын өмнө хэрэглэснээр бэлтэмлийн үйлдэл эхэлнэ. Гэнтийн өвдөлтийг намдаахад Дексалгийн танд туслана. Эмийн завраас гач нөлөө хориглох цаалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Өвдөлт халууралт МИГ 400 танд туслана. МИГ 400 бид бүрэн уусаж үйлдэлээ үзүүлнэ. МИГ 400 таны өвдөлт болон халууралтыг намдаахад туслана. Эмийн завраас гач нөлөө хориглох цаалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Хувийн бизнес эрхлэх амаргүйч, зорилгодоо үнэнчээр хүнсний мухлаг, барааны дэлгүүр, кофе шоп, зоогийн газар ажиллаулдаг уу? Хүсчин гоо сайхан эсвэл автомашины угаалга, засвар үйлчилгээ үзүүлдэг үү? Тийм бол М-банк бизнесийн орлогыг урамшуулъя. Орлогоо М-посоор хүлээн авах бүр тогтмол оноо. М-посоо кассин системтэйгээ холбож нэмэлт оноо цуглуулад сар бүр задрах билгүүдээс уралдаад аваарай. Урамшуулал 2026 оны 2 дугаар сарын 5-ыг дуустал үргэлжлэх тул яг одоо М-посоо бизнес аппаасаа захиалаарай. Орлоготой бол бэлэгтэй. M-Business. Таны хөдөлгөөний хүч, таны бүтээлийн эхлэл, таны өдөр тутмын амар амгалан, өдөр бүрийн эрч хүч, саруул ухааны их үүсвэр, Канадын чанар, Jameson Omega. Та сүү хөвцөд компани Milk болон шинэ цүг худалдаж аваад 2 өрөө байраж байгаа. Танд амжилт хүсье. Дөрөв бүлчирхэн томорлоос үүдсэн шээс ялгалтын асуудал үүсэх үед Простомол уунаар танд туслана. Простомол уунаг хоногт нэг хавцаар хэрэглэхэд дөрөв бүлчирхэн томорлыг саадуулах үүдэлтэй. Таныг зөв цагтаа бэлэнгээж асуудыг шийдэхэд тусална. Простомол уунаар дөрөв бүлчирхэн томорлоос сэргийлэх үүдэл үзүүлнэ. Эмийн завраас гач нөлөө хориглох цаалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Зуудрink after party. Уусны дараа илгээ түлжүүл. Илэг хамгаалах бүтээгдэхүүн Зуудрink. Халаахад аюулгүй. Япон будааны тос цуно. Эрүүл мэндэ бодъё. Холестерин бууруулж зүрх судасны эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүн. Зүүн сайн эзэн төдөрмөж ойлгосон. Ариг банк. Оргил шин салбар Инканто центро төвд тун утгагүй. Би Зөвлбат ус 2.5 литр цус өгч хүнд. Тэгээд Зөвлбат ус хүнд тонор уусъя. Тэгээд ардын хайсуудын 50 жилийн байгаар 1971 онд Баян хонгорт байхдаа Баян хонгорын албаны инженер байхдаа Монгол улсын хүнд тоноруудад Зөвлбат Монгол улсын хүнд тонор усан 3 хүн байдیں۔ 3 хүний одоо 2 нь одоо бурхан болсон ганцхан бий үлдээд байна. Нэг нь Монгол Арайтыг нэгдүгээр дорж гэдэг хүн байсан. Баян хонгорын Баян цагаан сумын ариат. Монгол Арайтыг нэгдүгээр дорж гэдэг хүнд тоонд Зөвлбат улсын. Дараа нь юуны Дорон тайм Мацуцмын хариат гэсэн Шинтган академийн эрдэнэ нарийн өвчин даргасан Дембэрж гэдэг хүн хоёр дахь одоо хүнд тонор байсан. Тийм 3 хүн хүнд тонор байсан. Одоогоор тэгээ би л үлдээд байгаа юм. Энэ саний түүх вэ? Энэ одоо тэмдэг юм уу те? Үгүй хүнд тонор аль юм бэ? Их нэг хүүхдүүд жижиг байхад нь тогтоо таягдах. Хүнд байдаг. Энэ бол Монголын хүнд тонор. Энэ Монголын хүнд тонор. Тийм байна. Монгол улсын бүгд найрамдах Монгол ард улс болон зөвлөлт толгойд улсын хүндэт донор гэж явдаг. Ерөөсөө энэ Монгол улсын хувьд бол түүхэндээ ерөөсөө 3 хүн болж ирсэн юм байна. Хоёр нь бол одоо тэнгэр дэвшсэн байна өргий. Одоо ерөөсөө байгаа нь бол та ганцаараа хоёр улсын хүндэт донор хүн биш. Хоёр улсын хүндэт донор. Нөгөө Зөвлөлт Монголын хүндэт донор байхдаа нийт 42.5 литр цус өгсөн байна. 42.5 гэж одоо
баг өөрийг 8 дахин юулцсан биз дээ тийм. Тэгэхээр маш олон хүний аймаа болсон. Тэгээ яг ээж аав хоёр маань бас их буянтай ерөөлтийн та нартай таад нэгдүүд би бас их бэлгшиж байна. Одоо хотод байдаг цайл цөөхөн ч байдаг байсан. Тэгээд нөгөө манай ч одоо энэ ээжийн дүүнэр аавын дүүнэр гэл одоо бид нэр тоолж утсан чинь 44 оюутан манайхад төгссөн. Тийм үү? Тийм. Нэг тийм онцгой юм. Бүтэн анги биш наа бүтэн ангиар болох. Одоо нөгөө би ингээд айлын том гээд би одоо айлын том гэсэн мэтлээ доороо эрэгтэй 3 дүүтэй шүү дээ. Тэгэхэд бол дээрээ ихтэй ихчгүй ахгүй юм шиг өсөг байхгүй. Ягаад гэвэл дандаа оюутантай дандаа 2-3 оюутантай байсан. Дандаа их жах нар юм. Би дээр чинь тэгэл нөгөө айлаастууд нэг хэсэг гэрт байсан. Тэгэл дараа нэг байшин барьж явсан. Тэгэл бол ингээл газар ол зулаад унтсан шүү дээ. Игч нар ах нартай ингээл өчгнаал. Очир хурмаа их гэж ээж аав маань 60 жил танилцсан. Тэгээ одоо тэр ах トゥ садны нэгнийх нь урьдсан байгаа. Тэгэхээр нөгөө 44 5 оюутнууд маань нөгөө ээж аав дээр одоо ирж хүн болсон хүмүүс маань одоо дотоод гадаадгүй байна. Герман сууж байгаа одоо байж байгаа манай наах зэгчнэр хүртэл байна. Дандаа ээж аваар гарна гэсэн. Тэр их том буян шүү. Харин тийм. Зургт үзэж байгаа бол одоо энэ яг одоо хоёр баатраар минь дамжаад гарсан тэр хүмүүс одоо бүгд хараад үзэж баярлал сууж байгаа шүү дээ. Одоо бид нар энэ байранд ч байсан хүмүүс байгаа, хайлаас ч байсан хүмүүс байгаа тийм. Бүгдээрээ. Тэгэл одоо өнөө маргашгүй нэг одонгийн найр хорин болох гэж ээж аав нь баярлал. Одоо ийм дээр юмс чи ийм юм ингээд хараа. Бүр ингээд би одоо баг 7 хоногийн өмнө ингээд бэлдээд тавьчихсан. Одонгуудаа ингээд зуугаад ингээд дийл хувцас ингээд бэлдээд тавьчихсан. Одоо яг бид нар бол одоо өнөөдөрт ингээд ингэндээ одоо ягаа тэр одонд байж байгаа. Бүр энэ бол ингээд ясанд цусан байд юм шиг байна тийм. За очроо гэлгшин. За энэ болохоор тий энэ төрөний зураг шүү дээ. Тий энэ төрөний зураг тийм байна. Тийм байна. За энэ гэсэн зураг энэ аавын залуугийн зураг нэг жилийн өмнө энэ нөгөө энэ сансрын Горбатка гэх хүн 2001 онд Гагарины одоо дэлхийд сансарт нисний 40 жилийн уралдаан бодоод Москвагийн Монгол хэлний нэвтрүүлгийн газраас уралдаан зарсан. Тэр дээдхийн 5 төвийн 72-ны 18 гарыг сонсох шороцроос Монголын 2 сонсох 1-2 дугаарыг орсон байна. Тийм. Нэг хүүхэд байсан нэг чиний юунд Чингис хаан дээд тугын аюутан хүүхэд. Тэр нэгд орсон. Тэр сансын хөдөлгүүдийг бүгдийг гоё модед ирсэн. Би бичсэн. Одоо бичлэг надад байгаа. Тэгээ тэрэнд хоёудаа орж тэгээ Горбат өөрөө ад биесаар иж надад гардуулсан. Энэ дээр үеийн одоо авдруудаа. Тийм байна. Дээр үеийн шандаа. Энийг бол хараагүй амар утсан. Тэгээд энэ чумдаа ч одоо нөгөө миний хойноос ичижсэн чумдаа. Тийм үү. Том хоо. Тий. Одоо тэр чумдаа нэг аль. Тийм. Тэр бол бүр 60 хэд оны нэг чумдаа байж шүү дээ. Карако тахтай өртөв шүү дээ. Тэр бай, бахаад бай. Нөгөө тэр тохиолдол нэг манийх нэг дайгийн хар өмсдөөс тэр надад бай. Сайн хадгалж шүү. Мундаг байна. Үйлж авъя гэж боддгийн. Аав чи манай аав чи одоо заримдаа надаас залуу хувцлаа шүү дээ. Мөн бол одоо энэ авийг хандахгүй. Цагаан гоё цавцгаан цамцмцвал цагаан ийм цагаан одоо юу малгай өмсөл. Аха. Савштай малгай өмсөл тий. Тэгэл цагаан цамц тэгэл цагаан өмдтэй цагаан бүүцтэй цагаан оймстой ингээл цавцгаан өмс. Нөгөө ганган өвөө гараад ирлээ. Тэгэл хаар нүдний одоо байнгын нүдний шилцүүн. Ааха. Тэгэл ингээл явж штэ тэгэл. Манай ганган өвөө явж ийн гэдэг л байна. Тэрийг би их аавгаа хүндэлж тэр нь их гоё санагддаг байхгүй юу? Тэр чинь амьдралд ингээд итгэвтэй байна шүү дээ. Тийм гоё мотивац өгч байгаа байхгүй хараалан чинь. За гэрээ танилцуулсанд их баярлалаа. Тошныхоо өрөөнд орч идүүлээ жоохон суух уу? За тийм. Одоо ингээд шинэ жил боллоо шүү дээ. Шинэ жилээр одоо бас яадгүй гэр бүлээр ингээд нэг тэмнэлэг уламжлал энэ төр бас байх уу? Байна. Манай дэрдээ шинжил ирчээд тэгээ орой болохоос нараа өмнө гэр гэртийн тэмдэг. Гэр гэртээ оноо гарах. Тэр манай цугтан тийм. Уламжлалт цуглаад. Энэ бүгдээр цуглаж хүүхдүүд шугтар бүгдээр нэг шогж чад тэгээд өөртөө гэр гэртээ өөртөө тэмдэг. Би одоо нэг айлыг нэг ном гэдэг. Тийм ээ. Энэ бол дахин давтагдахгүй шүү дээ. Нэг бүтээл бүгд өөр өөрсдийн зам, өөр өөрсдийн түүх, өөр өөрсдийн хувь заяа тэг бүх юм ингээд давтагддаг шүү. Энэ хурууны хийшгээ. Тэгээд айл болгоны юм шинэ ном байдаг юм аа. Тэгээд өнөөдөр бас их сайхан номоор
Аярлаа. Тэгэхээр өндөр хэдүүлгийн одоо их яриа бол нэвтрүүлгийн манд цаг дааж хомс учраас бас багтахгүй шүү дээ. Та одоо энэ чи бидэртэй хамт амрах юм уу? Явах юм уу яхах? За ер нь амраад явсан ч амраад явъя. Харин яа хань татаад байгаа шүү дээ. Яа ханд амраа явъя гэдэг. Төрдөө үнэлүүлж одоо энэ хороо энэ нутаг дэвсгэр дээр одоо хамгийн удаан амьдэрсэн өрөөгдөө сайхан өсөж хүмүүжүүлсэн ч энэ утгаар нь одоо хос алтан гот завсан ийм сайхан баярч таарлаа. Тэгээд ерөөлт юм. Тий. Юм учиргүй юм гэж байхгүй. Тэгээд цаг хугацаанд юм болж ийн гэж ямааш их үйлчилж байна. Тэгээд одоо урилга тарааж явсан болохоор одоо та бүхэндээ бас энэ сайхан урилгыг өгье гэж бодлоо. Тэгээд ийм одоо нөгөө юм өгчсөн болохоор одоо хөдөө гадаа настай улсуудтай болохтой зэрэг одоо энэ цаасан урилгын явуулаа зармийн захимаар явуулсан. Тэгээд энд хотод өргөж өстэй болон хөдөө гадаа явуулах урилгаа бид найз нөхөд энэ хүмүүсийн ах トゥ зот настан борлууд түргээд явж исэн үг таарлаа. За энэ дээр аав одоо бэлгшээлт юм. Манай аав одоо ингэж ямар гоё нэрийг бичээд өгч гэж бодож байна. Тэгээд та охины хоримдаа ингэж урж гинэ гэд. За энэ дээр наав ловсон даш юм лээ. Ловсон ловсон даш. Ловсон даш гинэ. Танаа тооны гэлч. Танаа тооны гэлч. Тэгээд мэдэн шүү дээ болгомоор. Танаа тооны танаа тооны хамт олонд нь хөтлөөд үзэж олондоо хүргэж явсан цаг хугацаа одоо бас 6 жил гаруй бараг 7 жил рүү ороод явж байгаа. Би анх удаага хормын урилга авч байна. За анхны юм дий сайхан. Анх удаага. За тэгээд миний хүн. За баярлалаа. За маш их баярлалаа. Том сайхан хад завшаан таарлаа. Миний одоо бид хоёр 20-ийн орон өмнө одоо ийм сайхан одоо нэвтрүүлэлт одоо бишүүлсэн дээр маш баяртай байна. Сансангч бич юм ч найрвж боён чин дэглэж явах гэж өрөө. За баярлалаа. Ерөөс бацаахаа шүү. Хоёр буурагийнхаа одоо ийм сайхан хөрмөлийн найрыг хүндлээ очих болно шүү дээ тий. Бүлээн сэтгэл эвлэн улсан бүтэн жарныг ханилан туулсан арга билгээр учран золгосон алтан газар хослон гагнсан. Каас хэлчих шүү. Вайн баугийн тавгсан энэ ганах хоёр хэлж байгаа. Тэгээ эм төмөр баатар гэдэг. Тийм байна. Очир эрдний хорим гэдэг байгаа шүү дээ. Бүгд оройдж байгаа үйл бэлээ одоо. Амарх уу. Тийм. Амраа. Одоо энэ хэлбэрийн утгач нь одоо танай томдог үстэй тийм шүү. Одоо тэгээ том өрөөндөл яач вэ те? Тэг. Мишок ба. Тэгэл очрол олчихлээ. За тэгвэл амарцгаая. За. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. Ургад сураалтын нэгдсэн дүн маргааш гарнаа гэж ш. Алтан намар 2025 үзэсгэлэн худалдаа 100 мод спорт ёр. За. Амрыда. Стожстон нэг юм сайхан 60 жил ханилж насаараа биенийхээ дутууг нөхөж дундурыг дүүргэж дөрвөн сайхан хүүтрүүлж тэгээд одоо ийм сайхан өнөр өтгөн олон амбултай айл болтлоо өргөчн төлөх хоёр сайхан буурлын баярлаа. Анх удаага би айлаас хормын урилга авч үзлээ. Тэгээд их л сонир тохиолдол байна. Одоо ингээд бас гайхаад л гүй нэрээс юм гэж сони юм байна гэж бодож байна. Тэгээд ийм сайхан бураанууд хийдсэн улс төмөндөө залуунаас хүч хөдөлмөр сэтгэл зүрх бүх юмаа зориулчихсан. Одоо гавьяага сайхан идэлээд гавьяаныхаа амралтанд жаргаа сууж байгаа бураанууд тэгээд өстө байрны хагаадаа даалга хүзрээ эргүүлээл сонингоо уншсан шиг хоолоо эргүүлсэн шиг ингээл өстө нэг буйнаа идэлсэн хөгчүүл гэдэг л одоо байна да. Тэгээд үр ачнаар үр хүүхдүүд нэг сайхан ээлтэй түшигтэй хоёр буураагаа их сайхан халамжилж асарч явдаг ийм сайхан хүмүүжлтэй сэтгэл зүрхтэй бас нэг юм гэрийн хүмүүжил сайтай юм одоо хөвгүүдийг сайхан өсгөж хүмүүжүүлсэн байна. Ийм сайхан айлд ирж хонох завшаан тохиосон явдал бас манай нэвтрүүлгийн багийнхаа их баяртай. Тэгээ одоо настангуудаа жилээгээд яг маргааш өглөөр төтлөн бид нар одоо бас яд 6 хоногоо 7 хэд явахгүй бол үйл ажилтаа учраас эртээ хамраад эртээ босоод
Тэгээд яа гэсэн бодолтой байна. За тэгээд сайхан цаараа. Өглөө уулзтаа. Намайг дуудаж сэрээсэн гиген өглөө сайн байна уу? Нарны гэрэл гэлэлцэн гиген цохнууд сайн байна уу? Эхи харари вэсэн эжи аваа сайн байна уу? За. Өглөөний мэнд. Сайхан урцгаа. Энэ их сонир юм боллоо шүү дээ. Яасан гэсэн чи би анх удаага бас энэ дугаар айгүй бол анх удаатай байна. Анх удаага хоны гэсэн хүнтэйгээ хамт өөр айл дээр онч байгаа байхгүй. Анх удаага замд уулзсан хүнтэйгээ. Тий, уулзсан айлтай очдог байтал уулзаад хоёулаа нийлээд өөр айл гэж онцож хамтдаа. Энэ тэр яатсан хоёр хүмүүс ихээр ингэж явж идэг юм бэ гэж. Тий, анх удаага бас тэгээд манай хоёр юу нэрт босно үү? Их тосно. Монгол радио 6 цагт одоо сонсох. Дандаа сонсон шүү дээ. Тий. Тэрийг байх сонсно. Тий. Гоё тий. 6-аас 6 10 төгс мэдээ 15-аас дуу яваад 15-аас 20 хүртэл гэгэн өргөж яваад 20-с цагаарын байд яваад тэгээд хоошоо дуу хөглөм яваад чэжилсэн. Дараалал бүгдийг чэжилсэн. Ноткоос цагаан үедээ мэдээ бол ер нь байнга ирчихв. Ирнэ. Одоо утагт бас ах トゥ хамаатан садангууд зөндөө өстэй. Зөндөө. Тий. Тэд нар цагаан сараар бас ирнэ. Миний арч хэд аавын нутгаас ирсэн яг. Тий. Яг өөрөө гад төргийн ингэний арч. Ястаа нөгөө Вандан Боломсурангой 60 жил ханилсан шайрын минь галмын хэвээрээ гэдэг дуу чи одоо ингээл яг амьдрал дээр биелэлээр байж байгаа байхгүй тий. Гэдэг шиг. Миний өвөө аавын төрсөн ах нь аюушийн чулуун гэж байсан. Монголын радио техник шийдэг байсан. Тэгээ би дандаа радиодаар очдог, ахтаар очдог. Хийж байхдаа. Тэгээд одоо радионд хайртай уусаа радио магаас сонсдог. Тэгээд радиод дандаа сонсоо. Өглөө одоо Монголын радио нэвтрүүлэгчдийг бүгдийг тань. Энэ утсаараа ярина. Тий. Монгол Улсын ардын жүлд Түмэн Дэмэр тийм ээ. Ардын жүлчин Самундын одоо сая явдаа шүү дээ. Жахлаа. Ямар ялгаа байна? Ардын жүжигчин. Тий. Хоёудаа авсан юм тийм ээ. Гэтэ хоёудаа ардынтэй ямар ялгаа, юугаар ялгаатай юм? Нэг нь одоо эртний анх авсан он цаг хугацаа дараалалаараа ялгаа. Энэ бол яг хэлж байна шүү дээ. Төмөнд өвдүүд бүгд нар Монгол Улсын ардын жүжигчин. Самундын жавхлан Монгол Улсын ардын жүжигчин. Энэгээр ялгаатай. Энийг та нар одоо хэлж бай та нар тий. Тэгэхгүй энэ чинь ардын жүжигчин хин чинь хэдий төрсөн энэ чинь урд хойно авах тийм эрэм дараа 92 оноос өмнө явахныг хүн бодсон шүү дээ. Тэгээд ахигч нартай маш их баярлаа. Та хоёр буурадаа их баярлаа. Тэгээд цаашдынхан одоо амьдрал аз жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөө. Хамгийн гол нь эрүүл хийх хүсэн өрөө. Тэгээд нэвтрүүлгийн минь урилгыг хүлээж авч таныг бас энэ сайхан одоо ижи яав дээр авчирсан явдалд дүүнээс туйл их баяртай байна. Ахтаа бас одоо эрүүл хийх хүсье. Маш их баярлаа. Дүүгийнх нь мордох цаг болсон байна. За их баярлалаа. 620-ийн дараа 620-ийн дараа бид хоёр 20-нд ирэхийг хүсье. За. Өөртөө өгсөн тэр тэн сайхан. Ямар ч гэсэн цаг цаа багцуулсан ба. Энэ сайхан баяртай. За тэгээд дүүнэр нь мордъё доо. За. Баярлалаа. Сайн сууж байгаарай. За, хөрмөн дээрээ миний хөө. Тэгээ цаг гаргаж өгч. Хоёр дахиад дуудаа миний. За. За баярлалаа. За онцгой уулзъя. За бие сайн бодороо ятруу хоёроо. За баяртай. Ахтаа маш их баярлалаа. Сайхан таар, сайхан танилцаж, сайхан хууч хөр, сайхан хонлоо. Оо тэглээ. Тэгээд та бүхэн ч гэсэн тэгээд чөтөр сайхан таараад тэгээд энэ сайхан бэлэгтэй цаг хугацаанд бидний амьдралын төв бичлэлцэж байгаа та бүхэнд баярлалаа. Энэ нь бид нар ч гэсэн одоо насны тусам жийж аваагаа ингэж сайхан амжилт ингэж сайхан мөнгөлөд авч шүү дээ. Тийм ээ. Тийм ээ. Маш өрөөлтэй. За тэгээд сайн сууж байгаарай. За баярлалаа. Тэгээд одоо гоё баярт өдөр бас нэг уулзах дууны цаг зав гаргаж очие. Дууны телефон авчи тий. За тий. Апа. За баярлалаа. За. Окей. За.